Сайн байцгаана уу? 50-аас 50 мэдчилж байна. 50 амьдралдаа талархаж байна цувралын маань 58 дахь бичлэг эхэлж байна. Өнөөдөр би юунд талархаж байна вэ гэхээр сүүлийн үе жиргэн дээр би нэг зүйлийг анзаарсан нэг юу вэ гэхээр жорлонгоо өөрчлөе гэсэн одоо урайтай хэсэг бүлэг цуврал ингээд зургасууд яваад байгаа. Үүнийг ингээд эргээгээд ингээд үзэхэд жорлонгоо өөрчлөе гэдэг нь уран дулаан цагт болж байгаатай хамруулан нийт Монголын одоо хэмжээнд байгаа нөхөн жорлон тэгээ ариун цэврийн өрөөнүүдийн эрүүл ахуйн байдал хэрхэн энэ нь хөрсний бохирдолд нөлөөлж байгаа талаар одоо ном тэгээд үүнийг шийдэхэд ямар арга замууд байна вэ гэдгийг манай оюун гэрэл Цэн оюун гэрэл маань одоо ном гаргаад бичээд тэгээд Монгол улсын орон нутаг аймаг сумнуудаар аялан өөрийн багийнхан хамт энэ одоо сэдвийн хүрээнд ярилцлага хийж явж одоо хүмүүсийг ингээд бас татан оролцуулж ямар арга замаар энийг шийдэх вэ гэдэг одоо ийм аян хөрөмж байгаа юм байна. Тэгээд жорлонгоо өөрчлөе жиргээгээр ингээд ерөнхийдөө би үзлээ л дээ. Тэгээд энэ оюун гэрлийн жорлонгоо өөрчлөе гэдэг ном нь өнгөрсөн оны 11 сарын 18-нд яг нээлттэй хийж ингээд явсан байна. Тэгээд жорлонгоо өөрчлөе гэдэг энэ жиргэний энэ мэдээллийг та нар интернетээр бас хаагаад үзээрэй. Цахим орчинд бол хамгийн их хэрэгцээтэй мэдээлэл байлээ. Хамгийн сүүлд би нэг мэдээллийн хуудсыг нь харсан чинь тэрэн дээр нийт одоо Монгол орны одоо хүмүүсийн 74 гаруй хувийн одоо нөхөн жорлонд одоо ариун цэврийн үйл ажиллагаа хийж явуулдаг гэж байна. Гэтэл энэ маань өөрөө яах вэ гэхээр тэр одоо ариун цэвэр эрүүл ахуйн байдлын хувьд ч гэсэн тэр нөхөн жорлон чи өөрөө хөрсөн дотроо тэр ням бактери бүх юм нь нэвчээ доошоогоо уус хөрсөөр дамжин бидний ундны усанд ч орж байна. Тэгээ дээрэс нь ямар олон төрлийн одоо ням бактериуд үржиж тэндээс бид нэр ахуйн замаар халдварт өвчин тараах бол одоо орчин нөхцөлийг бүрдүүлж байна гэж байгаа юм. Тэгээд хамгийн аимшигтай нь одоо хүүхдүүдийн нийт Монгол улсын хүүхдүүдийн хувьд 3-ны 1 нь гараа угаах боломжгүй нөхцөл байдалд байж байна гэсэн үг. Тэгэхээр энийг та бүхэн интернетээр цахим орчинд орж үзээрэй. Тэр номыг нь харж үзээрэй. Тэднэр маш олон хэрэгтэй мэдээллийг одоо бас цахим орчинд бас тавьж байлээ. Энэ жорлонгоо өөрчлөе гэдэг маань бидний өдөр тутмын амьдрал болон одоо жуулчдад хүртэл хэцүү байгаа. Бид нар ч гэсэн өөрсдөө Монголдоо дотооддоо жуулчлаад явъя гэхэд нойллын асуудал бол хамгийн нэгдүгээр асуудалтай байдаг. Тэгээд дотоод гадаад гэлтгүй ер нь бол нойлыг бид нэр өдөр тутамдаа хэрэгжилж байгаа бидний эрүүл мэнд одоо сайн сайханд хэрэгтэй учраас нойлоо зөв зохистой хэрэгжилж ямар одоо аргаар нутаг их орноо бохирдуулахгүйгээр хийх вэ те ямар шийдлүүд байна гэдгийг та нар энэ жорлонгоо өөрчлөе гэдэг хаштаг байгаа тэр одоо цувралуудаас мэдээлэл авч агаарай. За тэгээд 50 амьдралыг Монголдо дараа уулзтлаа баяртай. Миний сувгийг YouTube дээр захиалж аваарай. Баярлалаа.